Бүлүүлог. Бүлүүлогийг хүлэмж тоглох дуртай спорт хайртай хүмүүс заавал үзэх ёстой анги гэж би боддог. Яагаад бүлүүлогийн талаар яриад байгааг бол ойлгомжтой л доо. 2026 оны World Cup дэлхийн аварга эхэлсэн байна. Одоогоо шүвгийн 8 дээр явж байгаа. Би болон Японы шигшээ баяд дэмжсэн боловч маш харамсалтайгаар шүвгийн 32 дээр Бразил дараад хожигдсон. Гэхдээ үнхээр сайн тоглолцсон. За тэгээд бичлэндээ орцгоё. Enjoy the video. Try to your look too. House of ones and need a centerpiece. 20 racks a table come from Lebanese. Cut that up into 20 pieces. Then she clean up with her face when I love my baby. Эго гэж юу вэ? Бүлүүлогийн үзлээр эго бол өөрийгөө хэн болох, яаж ялалт байгуулахыг тодорхойлдог хүсэл зориг гэсэн үг. Өөрөөр хэлбэл би ямар тоглож болох вэ? Би ямар аргаар ялалт байгуулах вэ? Яагаад би хамгийн шилдэг байх ёстой вэ? Гэсэн асуултын хариу нь тухайн тоглогчийн эго юм. Чипачи эго яагаад эгог хамгийн чухал гэж үздэг вэ? Чипачи эгогийн үзлээр хэрэг чи бүх хүнийг ажиглалтай байлгах гэж тогловол эзэцлийн шилдэг болгож болж чадахгүй. Тэгэхээр эго өөрийгөө бодох гэсэн үг үү? Үгүй. Бүлүүлогийн эго гэдэг нь бусдыг үзээ ядах тухай биш. Харин өөрийн чадвар хамийг итгэж шийдвэрлэх мөчид хариуцлагыг өөрөөрөө авах зэрэг юм. Жишээ нь Йоичи Исаги эхэндээ хамгийн зөв шийдвэр гаргая гэж боддог байсан. Дараа нь би тоглолтыг шийдэх хүн болно гэж боддог болсон. Энэ нь түүний эго хөгжсөн гэсэн үг. Эго яагаад хөгждөг вэ? Бүлүүлогийн зорилго бол ялагдал, өсөлтөө, дарамт. Эдгээрээр дамжуулан тоглогчийн жинхэнэ эго гаргаж ирэх. Тиймээс чимпачи эго тоглогчдыг байнга шахаж байдаг. Тэгэхээр дүгнэлт нь бүлүүлогт эго гэдэг нь өөрийн гэсэн зорилго, өөрийн гэсэн тоглох философи, шийдвэрлэх мөчид өөр дөрөө итгэх итгэл, ялалтын төлөө хариуцлагыг өөр дөрөө авах зориг. За нэг иймэрхүү. За тэгэхээр одоо хамгийн шилдэг эгоистой тодорхойлцгаая. Энэ бичлэгэнд спойлер агуулгацсан болшоо за. Дээрээс нь бас зөвхөн анимдыг гарсан төвүүдээр л тодруулах болно. Манга хамааралгүй. Эхний дүр Йоичи Исаги. Тоглолтыг бүгд нь уншиж хамгийн шийдвэрлэх мөчид гаж ирэхийг зорддог. Бусдыг ашиглахтаач өөрийн ялтын төлөө ашигладаг. Эгоон тасралтгүй хувьсан хөгждөг. Гол философи нь ямар ч нөхцөлд өөрийгөө өөрчилж ялна. Исаги төрөлхийн хамгийн авьяастай биш. Түүний хамгийн том хүч нь бусдыг унших, өөрийгөө задлах, шин чадвар бүтээх. Тэр ялагдал бүрээс алдаагаа олдог, хуучин өөрийгөө устгадаг, илүү хүчтэй өөрийгөө бүтээдэг. Энэ нь түүний жинхэнэ эго. Итоши Ирин сүйтгэгч эго. Гол философи нь би бүгдийг эвдэж ялна. Ирин зөвхөн гол ихийг хүсдэггүй. Тэр өрсөлдөгчийн давуу талыг эвдэх, итгэлийг нь нураах, дараа нь ялт байгуулахыг хүсдэг. Түүний сүйтгэгч төлөв нь хамгийн хүчтэй үедээ илэрдэг. Түүний эго нь би бүгдээр хүчтэй байх ёстой. Төгс төгөлдөр болохыг ирмэлцдэг. Хэнийг ч хөшөөдөггүй. Ахыгаа давах хүсэл нь түүний хөгжлийн том түлхэл болдог. Баро Шове. Хааны эго. Гол философи. Талбай дээр ганцхан хаан байна. Тэр нь би. Баро хизээж туслах дүр болохгүй. Хэрв баг түүнийг ашиглахгүй бол би өөрөө тоглолтыг өөрчилнө. Түүний эго хамгийн цэвэр, хамгийн зөрүүд. Түүний эго тэр чигээрэл би бол хаан. Бусдад захирахыг хүсдэггүй. Тоглолтыг өөрийнхөө игэн тойронд өрнөх ёстой гэж үздэг. Хамгийн цэвэр хааны эго. Тэр бол бүлүүлогийн хамгийн шилдэг эгостуудын нэг. Бачира Мегүрү. Ирчлөөний эго. Гол философи. Би хамгийн их төлөөтэй тоглоно. Багада Бачира ганцаарддаг байсан. Тиймээс тэр өөрийн төсөөлийн мангастай тоглолдог болсон. Бүлүүлогт ирээд тэр би бусад таалагдахын төлөө биш, өөрийн тоглолтын төлөө л тоглоно гэдгээ ойлгосон. Түүний эго нь миний доторх мангас намайг үдирддэг. Чөлөөтэй бүтээж тоглолтод туртай. Бөмбөгтэй байхдаа өөрийгөө хамгийн ихт мэдэрдэг. Шидо Юсе. Зөв совингийн эго. Гол философи нь бодол биш, зүн совин. Шидо ямар ч төлөвлөгөөгүй мэд харагддаг. Гэвч тэр голын үнэрийг мэдэрдэг. Хамгийн боломжгүй байдлаас хүртэл голддог. Түүний эго бол цэвэр төрөлхийн товтлогчийн мэдрэмж. Зөвхөн голын машин гэсэн үг. Түүний эго нь би гол их мөчтөл би амьд гэдгийг мэдэрдэг. Гол хийх таашаал нь түүний хамгийн том хүсэл. Дөрөв тактикаас илүү зүн совиндоо итгэдэг. Айлын арын зоо дотор хинтч дийлдэшгүй мангас. スパーク仕事
フロードライブさあ俺をまだ知らない世界がИтоши Саe төгс төгөлдрийн эго гол философи би хамгийн төгс хөлбөмбөг тоглоно. Саe дэлхийн түвшинд гараад өөрөөсөө илүү тоглогчдыг байдгийг харсан. Тиймээс мөрөөдлөө өөрчилж хагас хамгаалж болсон. Түүний зорилго нь дэлхийн хамгийн шилдэг тоглогчдыг бүтээх дамжуулдаг нь. Тэр төгс сэдвэрийг хамгийн их эрхэмлдэг. Наги Сэширо Авэсийн эго гол философи нь би өөрийн жинхэнэ оргилыг олно. Эхэндээ Наги зорилго байгаагүй. Тэг зөвхөн Рёг дагаж тоглодог байсан. Харин бүлэл огт ялагдаж, өсөлтөж, ялах хүслийг мэдэрч өөрийн эгог хайж эхэлсэн. Түүний эго нь би өөрийн чадварын хязгаарыг олмоор байна. Эхэндээ бүх зүйл залхамаар санагддаг. Дараа нь жинхэнэ өсөлтөнд дуурлаж эхэлдэг. Гэтэ яг үндэ хамгийн underrated эготой хүн бол Жинго Райчи. Жинго Райчи хүмүүс ихэвчлэн ойрлоод байдаг хөгжлөөд үгж боддог. Гэтэ үүндээ түүний эго маш тодорхой. Түүний эго нь тасалдгүй гүөх, эзэж бууж өгөхгүй байх, биеийн хүчээр өсөлгчөө дарах, бохир ажлыгч хийхээс салцахгүй байх. Өөрөөр хэлбэл би талбай дээр хамгийн их хөдөлмөрлөж, хамгийн их нөлөө үзүүлнэ. Яагаад бүлэл огт үлдэж чадсан бэ? Түүнд Исаки шиг тоглолтыг уншдаггүй, Рин шиг авьяастай биш, Нага шиг төрөлхөн сууд биш. Гэтэ түүнд нэг зүйл бий. Хязгааргүй төсвөр, стамина. Тэр эрүүл мэндийн турш дарамтлан, хөөж хамгаална, адаа гарсан ч дахиж босно. Тэр зөвхөн тоглогч биш. Түүний ман маркинг, бөмбөг булаалт, физик тулаан. Райчийн жинхэнэ философи нь бүлэл огт ихэх нь би гол хийн гэдэг. Харин Райчи би багын ялалтад өөрийн хүчээр хамгийн их хөв нэмэр оруулна гэдэг үзэлтэй. Түүний эго нь бусдаас илүү хөдөлмөр, төсвөр, биеийн хүчтэй тулгуурладаг. Дүгнэлт хамгийн шилдэг эгоист юм бэ. Миний хувьд л 4 байна. Тэр нь Баро, Итоши Рин, Йоичи Исаги, Шидо. Яагаад Итоши Рины ах Саe ороогүй гэвэл тэр мэрэгжлийн хөлбөмбөгт ороод хүмүүсийг ямар аимшигтай тоглож өгдөг мэдэрсэн. Тиймээс тэр айж дэлхийн хамгийн шилдэг тоглож байхаа болсон. Энэ нь түүний эго ямар хулцгар вэ гэдэг нь харуулж байгаа. Гэтэл Итоши Рины эго бол хажууд нь шаал өөр сүтгэгч эго. Ахасаа шайдаггүй. Юу хойрын аимшигтай тоглогчдын урдаас ч айхгүйгээр өөрөө гол их л хүсдэг. Хинд ч бууж өгөх хүсдэггүй. За тэгээд та нар юу гэж бодож байгаа коммент бичээрэй. Миний хувьд хамгийн шилдэг эгоист бол Итоши Рин. За тэгээд бишэл талцсан бол лайк дараарай. Ингээд дараагийн бишрээ уудалтлаа. Goodbye.